Чехийн телевизийн Монголын ойг аврах тэмцэл баримтат киног үзүүлж байна. Монгол орны байгаль нь ойг зүйл, хээр тал, уул, ойгоос тогтдог. Тус орны хойд хэсэгт ногоон ой гэхэр уршдаг. Энэ ногоон ойг ойроос ажиглан харваас хэд гимтэж сүлжээ. Ой хорогдож байгаа нь хөдөлшгүй баримт. Иймээс ч орон нутгийн ой модны хөгжил, эко төрөл төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Převažující obživou Mongolů je Монголчуудын гол амин зулган бэлчээрийн мал аж ахуй. Яагаад гэвэл их газрын хуурай уур амьсгалтай. Чих улсын нутаг дэвсгэрээс 20 дахин том энэ орны газар нутгийн 90% ямар ч ой мод байхгүй утсан хээр тал эзэлдэг. Хүн амьдрахад бэрхшээлтэй Монголын говьч үүнд багтана. Өнөөдрийг хүртэл 5 хошуу малаа хариулсаар ирсэн тал хээр нутаг нь түүхийн туршид нийт монголчуудын мэдэлд байсаар ирсэн. Тэдний тал нутгаа хайрлан шүтэх үзэл үүнээс үүдсэн олон зан үйл нь чухамхүү энэ л тал нутагтай холбоотой байдаг юм аа. Les Mongolové, pokud byl v dosahu po staletí využívali, монголчууд олон зуун жилийн туршид ойгоос зөөхөд хэлбраар нь бүдүүн өчр бэлтгэн түүгээрээ малдаа хашаа хороо барьдаг байжээ. Ялангуяа зуд турхантай жил хашаа мал сүргийг нь хээрийн чомноос хамгаална. Ойгоос жимс түүн, зарим үед анх хийн. Өнөөгийн нийгэм эдийн засгийн шинэ үед энэхүү харьцаа нь үнцээр өөрчлөгдөж ойг өмчлөх боломж шинээр бий болсон. Ингэж ойг өмчлөн түрээсэлдэг болсон нь малчдын амьдралын уламжлалт хэв маягтай зөрчилдөж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл ойгоос зөвхөн авч сурсан малчдаг ойд эргүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг заах нь хин хиндэ амаргүй даа. Je potřeba lesu začít vracet, nejenom z něho stále brát, jako to dělali doposud. Vztah pastevců vůbec k přírodě, hlavně Монгол орны нийт газар нутгийн 8%-ийг ой мод эзэлдэг. Үлдсэн хэсэг нь тал хээр буюу малын бэлчээр болохоор малчдын хувьд ой модтой харьцах ойлголт бараг л үгүй гэмээр. Гэхдээ байдал сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Үлдсэн жоохон ойгоо авч үлдэхийн тулд ой мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулалттай хийх шаардлагатай талаар нутгийн иргэд өөрсдөө ярьж байна. Díky spolupráci České lesnické akademie v Trutnově a Трутнов хотын ойн академи, Дархан хотын хөдөө аж ахуйн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын альчлаар шарын голын ойн нэгдлийн төлөөлөгч Арвин оюун туяа нартай танилцах боломж таарсан юм. Хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа Чех улсын хөрөнгө оруулалттай энэхүү төслийн хугацаа дуусахад цааш нь үргэлжлүүлээд аваад явах хувь хүн ч юм уу эсвэл компани хичнээн чухал болохыг бид цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр ойлгож байна. Takže vlastně neskončí, nezanikne to, co jsme tady do toho projektu investovali a dali jako Česká republika. Домогт шарын гол компани өмнө нь олонтоо шагнал урамшуулалт авч байсан. Төслийн ажилтай холбоотой өдөр тутмын асуудлыг хэрхэн шийдэж байгааг нь харахад энэ төслийг цааш нь үргэлжлүүлэн авч явах чадвартай нь харагддаг. Манайх гэр бүл бол 3 үеэрээ танилцсан ойчин гэр бүл гэж би өөрийгөө үздэг. Жишээ нь манай бол аав шарын дэбэл гэж хүн уунтын модны үйлдвэрт насаараа дарга ойжуулах яаманд ойжуулалтын инженер мэргэжилтийг хийж ирсэн. Би өөрөө мөн ой инженер насаараа хийлээ. Тэрний дараа бол би өөрийнхөө хүүг амар төвшин бол ой инженерээр одоо иргэжилт өгсөн. Ингээд энэ ой инженер төгсөөд яг бол манай та хамтсан Чех Монголын хамтсан төслийн үйл ажиллагааг бол эцэг манай хүү бол үлэн авч энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн явах юм байгаа. Тэгээд энэ хамтсан төсөл маань энэ офтын гэсэн үг гэдэг тийм. За. Надо все открыть. Бидний эсрэг бас тэмцэж байгаад нь одоо энэ Чех Монголын төсөл маань надад хамгийн их одоо
хэрэгтэй. Нэгдүгээр одоо технологиор тусалж байгаа. Тийм ичнээ сэтгэл байвч одоо бид тэр хийж чадахгүй байгаа ч гэсэн одоо энэ Чехийн тусалцаатайгаар одоо би одоо энийг цааш нь үргэлжлүүлж авч явах чадaltaй болсон. Жил ирэх тутам Монголын олон зүүн гаа ой хорогдож байгаа гол шалтгаан нь ойн түмэр хэдий ч мод бэлтгэл алт олборлолт үүнд нөлөөлж байгаа нь тодорхой. Жишээ хэлэхэд 2000-аас 2012 оны хооронд гэхтэл 300 мянган гаа ой хорогдсон байна. Монголын шилмөс болон навчид ойн 36%-ийг хамарсан 5 сая гаа газарт сүүлийн 30 жилд 178 удаа ойн түмэр гарсан бүртгэгджээ. Хэдийгээр энэ тоонд 100% итгэхэд бэрхтэж ийм хэмжээний статистикийн тоо дүрдэгдэж байгаа нь дэлхийн хүчил төрөгчийн их үүсвэр болсон ширэнгөө хорогдож байгаатай ижил хэмжээнд хүрсэн аюул юм а. Өнөөдөр бид Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд олон жил ажилласан нутгийн улмын хүндэтгэхийг хүлээсэн доктор Цэдэн Дашгонд очлоо. Цэдэн Дашгой эндхийн байгаль орчныг сайтар мэддэг хүмүүсийн нэг болохоор одоогоор ямар ч туршлагагүй бид тэр хүнээс үг дуулахаар очсон юм а. Байгалийн жамаар хорогдож байгаад нөлөөлөх боломжгүй юм а. Гэхдээ нөгөө талаас ой хорогдоход хүний үзүүлж байгаа нөлөөг бас үгүйсгэх аргагүй. Нэгдүгээрт мод бэлтгэл, хоёрдугаарт ойн түмэр, гуравдугаарт хортон шавж. Гэхдээ ойг нүцгэрүүлэн отлох хамгийн их хорогчруулдаг юм. Северной части Монгольска Монгол орны хойд хэсгээр ой хорогдож байгаа нь эргээд байгальд ямар их охиролтой болохыг малчид ойлгож үлдсэн жоохон ойгоо аврахын төлөө хөдөө орон нутгтаа ой нэгдэл байгуулан ажиллаж байна. Энэ ой нэгдлүүд нь улсаас ойн талбайг түрээсээр авдаг юм. Пронаймават от стату лесни плохи. Мал аж ахуй, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Домогт компани Арвин, Оюун Туяа, тэдний хүү Амраа, Хүргэн Миша, тус компани ажилтнууд гээд ой модоо хайрлаж, ирээдүйд нь санаа тавьдаг хүмүүс өөрсдийн эзэмшлийн мод үржүүлэхийн газартаа ургуулсан тарцаараа хүний өөрийн гэж алагчлалгүйгээр ойг нөхөн сэргийх ажил хийж байна. Тагаа хийж ах юм да. За манай Домогт Шарангал компани маань бол одоо ойн аж ахуйг эрхлээд 20 гаруй жил болж байна. За бидний хувьд бол энэ Монгол орныхоо ойг хөгжүүлэх, одоо хамгаалах энэ одоо ажил маань цаашид хөгжүүлэх ажил маань бидний хүсэл мөрөөдөл байсан юм а. Тэгээд энэ хүсэл мөрөөдлийн маань одоо хүсэл мөрөөдөл маань одоо биелэгдэж энэ Чех улсаас энэ Монгол орны ойг хөгжүүлэх төсөл хэрэгцээнд одоо бид маш их баяртай байгаа. Požár je přírodní faktor, se kterým se tady v Монголын тайг хөвчөд ойн төмөр гарах нь байгалийн үзэгдэл тул үүнийг тооцсон үзэхээс өөр аргагүй. Сүүлийн үед дэлхийн дулаалаас шалтгаалсан ойн төмөр гарах нь ихсэж байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан төмөр ойр орхон гарах нь ч бас ихсэж байна. Үүнд Улаанбаатар хотыг тойрсон хүн амын бөөгнөрлийг хэлж болно. Байгалийн жамаар ойн төмөр гарч байгаагийн нэг жишээ нь одоогоос 10-аас 20 жилийн өмнө эндхийн шинсэн төмөрт идэгдсэнийг нүүрс болон үлдсэн үндэснээс нь харж болно. Төмөрт тисэж үлдсэн хөгшин шинэс моднуудын ачаар ормон дээр нь залуу шинэс моднууд ургажээ. Надо делать удобрение для Les schoří velmi rychle. Ой баргал нүд ирмэх зур шатагч нөхөн сэргэх явц нь маш удаан хугацаанд үргэлжилдэг. Хэрв ойг хүний гараар нөхөн сэргэх замыг сонгосон бол энэ нь бартай ихтэй амаргүй зам юм. Эндхийн ойг сүйтгэгч хүр ирвэхээ илэрхэд мод үржүүлэхийн газарт ургуулсан тарьц нь мөөгөнцөрт идэгддгийг эднийхэн сайн мэднэ. Problémy s houbami na semenáčcích.
Arvinova rodina je odhodlána... Олон бэрхшээлийг туулж байж ургуулсан тарьцаа бүрэн бойжуулж авна гэдгийг эднийх нь сайн мэднэ. Нутгийн ламыг залж уул усны эзэн улс савдгийг гаргадаж овоо тахиуллаа. тэгээд одоо тэр авийн одоо дахиж байгаа улсуудыг бол одоо буян заяагаа даатгадаг амнасаа ажил үйлсээ бүх юмаа сайхан одоо ингэ даатгаж одоо аваагаа тагтдаг юм боломжтой. Ямар ч чадaltaй лам байлаа гэд цагуурын дулаарл бэлчээрийн даац хэрэгсээ хитэрснийг зохицуулах нь юу л болдоо. Na bázích svahů v údolí řek hrozí dezertifikace. Тал хээрийн болон говийн бүс нутгаар цөлжилт эрчимтэй явагдаж байна. Үгээр зогсохгүй Монгол орны хойд хэсгээр газрын налуу гол хөндийг даган цөлжилт нүүрлэх аюул тулгараад байгаа болохоор хийсэн элснээс тогтсон элсэн манханчсан газарт нарс хайлаас ургаж байгаа нь элсний нүдлийг барьж тогтоох сайн талтай. Ийм манханчсан газрын мод ургамлыг огтлолгүй шингэн ойтой байлгах нь чухал ач холбогдолтой. A zabránit tak šíření toho písku dál. Дэлхийн дулаарл ойр ойрхон гарах төмрийн улмаас ой хорийн ургамлын тоо чанар жил ирэх тутам буурч байна. Энэ нь малын бэлчээрт ч нөлөөлнө. Ус бараадан өвсний сургыг даган нүүх тул мал нь ойр орчмынхаа газрыг талхахна. Ой модтой газар усны ундраг байх тул мал улмал ойр ойрцоор. Мод бэлтгэлийг хуулиар зохицуулаагүй тул экологийн анхан шатны ямар ч ойлголтгүй хүмүүс хараа хяналтгүй дураараа авиралдаг. Ургаж байгаа модыг шууд огтлох буюу нүцгэрүүлэн огтлолт хийх нь ихэд дэлгэрчээ. Огтлсон модоо орлуулах, байгалийн өөрийгөө нөхөн сэргийх явцыг дэмжих ажил хийгддэггүйгээс ой нүцгэрч идэгдэл өгддөг. Ийм маягаар олборлолт хийсэн этгээд хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй байх нь илбэг. Энэ уулын ингэр хэсгийн модыг юу ч гуултал ногтлжээ. Үлдсэн хожуулаас нь харахад өтгөн ой байсан нэлт. Ямар зорилгоор гэдгийг хэлэхэд бэрх. Гэхдээ л хууль бус аргаар мод бэлтгэснээ мэдээд айхтаа мол оруулахгүй гэсэн санаагаар тойруулан хашаа барьсан юм болов уу гэмээр. Нүцгэрсэн талбайд ойг сэргийх дараагийн ажил хийгдээгүй. Одоо ч бараг хийгдэхээс өнгөрсөн байх та. Ойр орчимд нь ой байхгүй болохоор залуу мод ургах болцоогүй. Ой байгалийн чамаар өөрөө нэхэн сэргийх үрийн модод байхгүй болохоор хүний гараар нөхөн сэргийх ганц л зам үлджээ. Гэтэл хөрсний илэгдэл улам бүр газар авсаар ургамлын бүрхэлд хангалттай хэдий ч ой эргэж нөхөн ургах нь юу л болдоо. Těžba a zpracování dříví je jednou z dalších aktivit. Арвины компани мод бэлтгэл боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм болохоор ойг нөхөн сэргийх нь зайлшгүй чухал гэдгийг ойлгодог цөөхөн хүмүүсийн нэг. Také o jeho další žádoucí vývoj. Домогт компани эзэмшлийн оюун талбайд үл таних хүмүүс алт олборлохоор гэр барьж экскаватор авчирсан байхыг арвины хүү олж мэджээ. Үүнээс үүдэн мод үржүүлэлтийн талбай хөрөө арам оюун ажлууд бүгд зогсов. Алт олборлагчид талбайгаас явахгүй гэсэн тул эдний гэр бүлийн хоёр залуу тэдэнд алтан бичиг үзүүлэхээр явахдаа биедээ буу авч явж байгаагаас байдал ямар шүү эрсдэлтэй байгааг нь харагдаж байлаа. Өөртөө учраа олцох нь уу? Эсвэл хувь цагдаа болох нь уу? Юу ч бол харж байна. Ингээ манай домогт компани эзэмшлийн хамгаалалт хойно талбараа ингээд алтны хууль бас экскаватор орж ирээд энэгээр явсан зам гаргацсан байна. Энэ талбайд л ерөнхийдөө ойжуулт хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ ашигт малталт хийгээд явж байгаа энэ экскаватор энэ манай байгаль орчим нэлээд бохирдуулна.
зам өвдсөн байна. Дээр нь 2-3 шанаг юу ухсан байна. Худаг ухсан байна. Тэгээ гэр барьцсан зөвшөөрлөгөө буутсан байна. Уул нь бидний энэ бичиг баримтаас нь харахад эднэрийн авч явж байгаа бичиг баримт могоот гэсэн боловч энэ буруу хориотой газар руу орж ирсэн учраас бусдын талбайд зөвшөөрлгүй олборлт хийж байгаагаа энэ хүмүүс мэдэхгүй байна. Эсвэл мэдэхгүй дүрс гэж байна. Даргаыг нь энэ сарын 18-нд ирэхээр учраа олохыг бодно доо. Усны ихэнд алт олборлж байгаа нь бүх талаар сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн ам мал сүрэг оршин сууж байгаа Монголын тал нутагт үндэсний усны чанарыг онцгой анхаарах ёстой. Социальный 1990 оноос хойш гарсан нийгэм эдийн засгийн өөрчлөлт нь малчтын амьдралд ихээхэн нөлөөлжээ. Зах зээлийн хуулиар хажуу хөршөө миний өрсөлдөгч гэснүүдээр харж сурах шаардлагатай болов. Энэ балбагдал нь малчлалд феодализмаас социализмд шилжилтээс илүү хүнд туссан байж ч болох юм. Малчтын хувьд шинэ нөхцөл байдалд уламжлалт аргаар зохицож амьдрах бараг л болцоог юм. Ажилгүйд ядуурлаас аль болох аядуу гарах зам нь малын тоо толгойг өсгөх. Албан бус тоогоор малын тоо 70 сая руу өгч байна. Хэрээс хэтэрсэн бэлчээрийн мал аж ахуй нь тал хээр газрыг талхална. Хэдийгээр малчид малаа хариулахтай байлгаж байгаа гэгч мал нь бэлчээрээр нь ой мод руу орсоор. Өнөөдрийн байдлаар нэг өрхийн эзэмсэж байгаа малын тоо толгой 1000-аас холд орж байгаа нь малчид өөр хоорондоо ой модтой зэрэгцэн оршиход ихээхэн хүндрэл учруулж байгаа юм аа. Бэлчээрийн мал аж ахуй болохоор хариулга бол задгаа. Тийм болохоор одоо эдний тарьсан газар одоо мал нь орж тарьсан мод ургамлын мал идчих тэр талын бас нэг юунууд бэрхшээлүүд гардаг юм байлээ. Тэрэн дээр нь би одоо энэ байгаль амлагчийн үднээс энэ малчтайгаа хамтран малчтаараа орж заавар зөвлөө гэж ерөнхийдөө малчтын маань ч одоо ер нь ойгоо байгалаа гэсэн сэтгэл нь бас хүн Монгол хүний сэтгэлээр бас одоо ер нь угамсар нь шал өөр болж байгаа. Тэгээ ер нь ойг ер нь хамгаалттай ой гэдэг чинь ер нь илүү сайхан ургадаг гэдгийг одоо ер нь энэ жишээнээс одоо ингээ харагдаж байна. Хашаацсан хамгаалттай болохоор одоо ингээд энэ тал нь ямар харагдаж энэ тал нь одоо ингээд халцгаа ингээд иймэрхүү байдалтай байж байна. Тэгэхэд Rozpor mezi tradičním pastevectvím хорогдон сүдэж байгаа ойд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах оролдлого нь тоо тулгаан зөксөлтгүй өсөх бэлчээрийн байл аж ахуй эрхлэгтэй үнцээр зөрчилдөж байгаа юм аа. mongolské krajině. Бидэнд шийдэх асуудал маш их. Харин мөнгө бага байдаг. Миний бодлоор улсын хэмжээнд ой менежментийн бодлого хэрэгтэй байна. 30 жилийн өмнө нарсан ойг нь огтлсноос одоо ормон дээр нь зөвхөн хусан ой үлдээд байна. Улс арга хэмжээ авахгүй бол хэдэн нэгдэл малчид энэ асуудлыг шийдэж чадахгүй. Стат ма под контролу, яко официальный ма под контролу этой леси. Улсаас албан ёсоор ой модыг хяналтандаа байлгадаг. Гэвч ой хамгаалагч ганцаараа хянах, шалгах гэд бүх ажлыг явуулах ямар ч боломжгүй. Манай Монгол улс маань бол мал аж ахуй олон орон учраас энэ ойжуулалт, ойны хүн зэрэг мод тарих гэдэг асуудлыг бол энэ ойлголт маш муу байсан. Тэгээ манай малчтай мал бол өөрийн дураараа гэж энэ тэргээр ингэж бэлчиж явдаг тийм бэлчээрийн мал аж ахуй байсан. Энэ маань бол бид нар ингээд мод тариад эхлэхээр зэрэг анхандаа бол бие биенээ ойлгохгүй одоо нийгэмд ажиллаа бол тийм ээ хүндрүүлсэн тийм байдалтай байсан. Тийм учраас тэр малчтайгаа бид энэ ойжуулалт ямар учиртай мод тарих ямар хэрэгтэй гэдгийг тэдэд ойлгож таниулсны үндсэн дээр өөрсдөө биечилж
газар дээр нь мод үйлчлийн талбай дээр мод хариулж энэ жилд өөртөө нь хийлгүүлээд ингээд ингэсний үндсэн дээр малчтын маань энэ мод тарих энэ ойжуулт гэсэн сэтгэх нь шал өөрчлөгдөж ухамсарын дээшилж ирсэн. Тийм үндсэн дээрээс Өнөөдрийг хүртэл бид их баг ямар нэг хэмжээгээр мод бэлтгэсэн ойд ажиллаж байлаа. Тийм болохоор байгалийн болон ширэн гойн ялгааг тодруулахын тулд бид хөвсгөл явсан юм а. Яг одоо бидний байгаа ширэн гойн нас орон зайн хувьд ялгагдсан болохоор нэг настай зулцхан модноос эхлээд хамгийн хөгшингээд бүх насны мод ургасан байна. Хүний хүчин нөлөөгөөр болон ойн төмөрт идэгдсэн хоосон ормыг харахад үнэхээр харамсалтай. Монголчууд өөрсдөө ч үн сэтгэл зүйнэж эхэлжээ. Бидний гол зорилго бол энэ алдааг төслийн 3 жилд системтэйгээр засахад оршин. Jak zastavit ubývání a devastaci lesů v Mongolsku? Je to velice těžký, obtížný úkol, nicméně řešitelný. Krajinu je potřeba pochopit. Mongoлийн ой хорогдон сүдж байгааг хэрхэн зогсоох вэ? Хэдийгээр энэ нь амаргүйч шийдэх боломжтой. Který by tyto velké jednotky svazoval. Tento systém je potřeba. Газар нутгийн тогтцыг тал, хээр тал, ой модтой хамтруулан нэгэн цогц хэмээн авч үзэх бөгөөд энэ бүгдийг хооронд нь холбосон систем бий болгох шаардлагатай байна. Jako je dálkový průzkum země. Энэ систем нь хээрийн судалгаа, хэмжилт гэд энэ хийсэн мэдээллээс бүрдэх бөгөөд бас сансрын зургнаас авсан бусад мэдээллээр системээ улам баяжуулаад явах юм а. V lesích, jako je například Энэ системийн тусламжтайгаар ойн ажлын аргачлал боловсруулах, тармил ой ургуулах, суулгац бойжуулах, үндсэн ашиглалтын огтлол, сэргэжүүлэлт хийх зэргээр ойн ажлыг бүхэлдэн зохицуулах бөгөөд ингэснээр Монголын ой хорогдож байгаа явцыг зогсоох үндсэн аргас хэрэгсэл болох юм а. Aby stav lesů v Mongolsku se zlepšil, byla zastavena jejich devastace a jejich úbytek. Хугацааны найдвартай экосистем бий болгохын тулд нэлээд газрыг хамарсан талбайд хэмжилт хийж дээж авах шаардлагатай. Энэ дагуу төслийн хүрээнд Хинтээ аймгийг сонгосон бөгөөд энэ нь Моравын газар нутгийн хагастай тэнцэх талбай юм а. Вегетацийн судалгааны жагсаалт гаргахын тулд нийт талбай хэдэн хэсэгт хувааж 225 м² бүрд өрөмтлөг хийсэн бидний хээрийн ажлын хамгийн чухал хэсэг байлаа. Вегетацийн мэдээллийн санд хөрсний физик, химийн чанарыг лабораторийн аргаар шинжилүүлэх зорилгоор дээж авснаа нэмж оруулсан болно. Дистурбансын буюу түүмэр, хортон шавж, мал бэлчээрлэх гэх мэт гадны биетийн сөрөг нөлөөг тусгасан бас нэгэн чухал зүйл болсон. Хөрснөөс авсан нүүрсний дээжийн тусламжтайгаар эрт үдүгэ болон ойрын үед гарч байсан ойн төмрийн тухай мэдээллийг нөхөн хөөж олохын тулд наривчилсан буюу алт шигшж угаадаг гар аргачлалыг ашигласан. Монгол улсад сүүлийн хэдэн 10 жилийн туршид ой модыг ямар ч зохицуулалтгүй бэлтгэж иржээ. Тийм болохоор улсын хэмжээнд мод бэлтгэх, зөв зохицуулалт хийх арга хэрэгсэл хэрэгтэй байна. Монгол нөхөддөө ийм арга хэрэгсэл бий болгоход нь туслах зорилгоор бид энд ирээд байгаа юм а. Зөв зохистой аргаар ойг урт хугацаагаар ашиглах боломжтой. Төсөл хэрэгжиж байгаа хугацаанд багтаж Монголын ойг аврах боломжгүй гэдэг нь бидэнд ойлгомжтой. Учир нь Монгол улс 14 сая ойтой бөгөөд энэ нь Чех, Словак, Польш улсуудын ойг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй юм. Одоо хэрэгжиж байгаа манай төсөл цаашид Трутнов, Дархан хотын хөдөө аж ахуйн сургуулиудын хооронд үргэлжлэх хамтын ажиллагааны хүрээнд ойг хэрхэн зөв зохистой ашиглахаар замыг үзүүлэх гэдэгт найдаж байна. Монголын ойг аврах Чех Монголын ойчдын хамтарсан төслийн ирээдүй ямар байхыг одоогийн байдлаар хэлэхэд бэрх. Учир нь манай төслийн хугацаа дуусахад жил гаруйхны хугацаа үлдээд байна. Хатагтай оюун туяа, Амра, Миша гэд ариун маань гэр бүлийнхээ хамт бидний эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжлүүлэн бусдад үлгэр дуурайл болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Чех улсын санхүүжилттай Чехийн хөгжлийн агентлагаас итгэмжлэгдсэн
Брандиснат Лабем дах ойн менежментийн хүрээлэнгийн Монгол улстай хамтран хэрэгжүүлж буй орон нутгийн экотипийн ойн генийн санг нөхөн сэргээж хадгалах систем төслийн хүрээнд энэхүү баримтат киног бүтээсэн болно. Тус киног бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Домогт шарын гол ойн нэгдэл Брно хотын Менделовын нэрмжит их сургуульд талархал илэрхийлье.